боловсролын ажил болгож байгаа нь бас нийслэл Улаанбаатар хотын энэ тулгамдж байгаа асуудлаас бас үүдэлтэй. Мэдээж боловсролын хувьд бол өөрөө маш чухал асуудал. Энэ бол хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой чухал асуудал. Амьдралын чанартай холбоотой чухал асуудал. За нийслэлийн авто замын төвжирэлтэй холбоотой чухал асуудал. Хот хөдөөгийн ялгаатай байдалтай холбоотой туйлын чухал асуудал учраас аль болох одоо бид нар богино хугацаанд хэрхэн хоёр ээлжгүйгээр одоо хичээлгүй сургууль цэцэрлэгүүд. За цэцэрлэгийн хувьд бол бид нар нийслэл Улаанбаатар хотод шийдэл гаргаж ирсэн. За хэдэн тооны сургууль цэцэрлэгүүд байх уу? За энэ ямар хөрөнгө оруулалтаар шийдэгдэх үү гэдэг энэ асуудал руу гол нь төвлөрч ярилцлаа. За мэдээж тоонуудын хувьд бол нийлж байна, шийдэл бол бас байна. Үүнийг 2040-т бас уялдуулах ийм одоо үндсэн чиглэлээр өнөөдөр бол ярилцлаа. За мэдээж Сүхбаатар дүүрэг чиглэлтэй дүүрэгт бол маш хэмжээний ачаалал бөөгнөрсөн байна. Бусад дүүргүүд дээр байгаа, за ялангуяа гэр оролт дээр байгаа сургууль цэцэрлэгийн чанар хангалттай биш гэж үзэж байна. За дээрээс нь 100 гаруй одоо шинэ сургууль яаралтай шаардлагатай болсон байна. За тэгэхээр зөвхөн нийслэл Улаанбаатар хотод бариад байх биш, үүнийг одоо орон нутагт бас уялдуулж орон нутгийн сургууль цэцэрлэгийн чанар, за мөн одоо багш мэргэжлийг сонгож байгаа одоо хүний нөөцийн асуудлыг дахин шинээр харах зайлшгүй шаардлагатай болсон байна. За ингээд эх 7 хоногоос ахуулаад сургууль цэцэрлэг, за мөн ихтэй сургууль, за багш нар эцэг эхчүүд гэдэг ийм одоо сегментийн уулзалтуудыг хийх ажлын хэсгүүд байгуулагдана. За ерхий сайдын хувьд ч гэсэн одоо уламжлалт бас одоо уулзалтаа яг боловсролын салбарт бас илүү хандуулна. За бүсчээсээ хөгжлийн уулзалтуудаар бүсүүдэд байгаа боловсролын чанар хүртээмж болон одоо бусад асуудлыг бас ярилцгаар өнөөдөр ийм асуудлыг одоо үндсэндээ шийдэл гаргалаа гэж одоо үзэж байна. За ер нь өнгөрсөн 7 удаагийн хуралдаанаар төслүүдээр ирэмблээ. Нийслэл дээр хэдэн төсөл байгаа юм? Яаж санхүүж юм? Аль төсөл дээр нь засгийн газар оролцох юм? Аль төсөл дээр нь их хурал оролцох юм? Аль төсөл дээр нь хувийн хвшил оролцох юм? Аль одоо төслийг нийслэл өөрөө хийх юм? За тэгэхээр энэ бол төслүүдийн хувьд бол эрэм тогтцоон гэж одоо үзэн нь бол ач холбогдолтой боллоо. Зам тээврийн яам, эрчим хүчний яам гэдэг салангад байсан төслүүдийг ирэмблэлээ. За дээрээс нь нийслэл Улаанбаатар хотын хувьд одоо авто замын хөдөлгөөний урсгалыг цахимаар одоо бүтэн хянах юм хяналтын систем буюу бүртгэлийн систем шилжсэн. За ийм Монгол дээр тулгуурлаад энэ бүх зүйл одоо иргэд рүү одоо очиж байгаа. Цаашлаад энэ бол одоо хариуцлагатай холбоотой ийм асуудал хөндөгдөнө. За гэхдээ цаг хугацааны хувьд бол болоог байгаа. За тэгэхээр зохицуулттай холбоотой, эрх зүйтэй холбоотой нэлээдгүй олон одоо асуудлуудыг за жишээлбэл боловсролтой холбоотой гэдэг богино хугацаанд их хөрөнгө зарахгүйгээр шийдэл гаргаж болох юм одоо зохицуултуудыг олж харсан нь энэ штаб бас одоо цуглаж хуралцсны ач холбогдолтой зүйл энэ жил болгож зарласны. Худалдаа авалт болон бусад эрх зүйн орчныг бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон за мөн одоо их хурлын удирдлагуудад бол засгийн газар танилцуулсан байна. Ингээд энэ хавартаа багтаагаад өмнөх 6 хурлын одоо нийслэлээс хүссэн бүх шийдлүүд бол эрх зүйн хувьд болон одоо хөрөнгө санхүү бол бусад асуудлын хувьд баталгаажиж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө их хурдтай. Хотынхан маань харин одоо хотын иргэд маань засгийн газар ийм одоо хотын асуудал руу илүү тийм анхаарал төвлөрүүлж байгаа энэ цаг хугацааг илүү зөв ашиглах нь бол зүйтэй байна.